За сайн байцгаана уу. За бид өнөөдрөөс сорон зов орны хичээл орохоор төлөвлөж байна. За өнөөдрийн хичээл бол сэнэгт сорон зов орны түгээс үйлчлэх хүчний талаар үзнэ. За тэгэхээр бид нар бол сорон зов бол НС гэсэн туйлтай байдаг бол мэднэ. За ижил төлөвүүд бол хоорондоо түлхэлцэн, эсрэг төлөвүүд бол хоорондоо таталцдгийг мэддэг. За тэгэхээр сорон зов орны индукцийн шугамыг бид нар зурхтаа бол эндээс бол харуул луужинг барин тодорхойлж луужингийн чиглэлийн дагуу бид нар сорон зов орны индукцийн шугамыг тодорхойлж зурдаг. За тэгэхээр энэ бол юу юм бэ гэхээр бол жижиг луужингуудыг бид нар байрлуулсан байна гэж үзэж болно. За тэгэхээр луужингууд маань мэдээж сумны чиглэл бол өөрөө юу байдаг вэ гэхээр N байдаг, нөгөө тал нь S байдаг. Тэгэхээр N-с S руу буюу за энэ луужингуудын чиглэлийн дагуу бид нар юг тодорхойлж байна гэхээр энэ ногоон зураасаар сорон зов орны индукцийн шугамыг зурдаг. За тэгэхээр бид нар бол энэ дээр ярихдаа бас муу адил алдаа бас сайн харж явах хэрэгтэй. За жишээлбэл бид нар цахилгаан орны хүчний шугам гэж ярьдаг. За тэгэхээр цахилгаан орн бол нэмэг цэнэг бол энэ дээр бол гадагшаага чиглэдэг. За тэгэхээр энэ цахилгаан орны хүчний шугамыг тодорхойлохдоо бид нар бол энд бол ямар нэгэн турших нэмэлт цэнэг оруулж ирээд за тэр цэнэгт үйлчлэх хүч хаашаа байна. За тэр хүчийгээ бид нар турших цэнэгтэй хуваах маягаар цахилгаан орныг цахилгаан орны хүчлэгийг тодорхойлдог. За тэгэхээр цахилгаан орны хүчлэг бол юу гарч ирдэг вэ гэхээр яг энэ хүчний шугамын дагуу гарч ирнэ. За тэгэхээр энд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бидний энийг бол цахилгаан орны хүчний шугам гэж нэрлэдэг байна. Цахилгаан орны хүчний шугам. Яагаад хүчний шугам гэж юм бэ гэхээр яг энэ шугамын дагуу цэнэгт хүч үйлчилдэг. За тэгвэл сорон зов орны хүчний шугам гэж ярьдаггүй. За энэ бол сорон зов орны индукцийн шугам гэж нэрлэдэг. За энэ дээр хүч гэдэг үг байдаггүй. Яагаад тэгэхээр бид нар энд ямар нэгэн турших цэник оруулж ирээд ямар нэг ийшээ хурд өгөх юм бол энд үйлчлэх хүч маань бол юу болдог вэ гэхээр энэ хурданда перпендикулараар чиглэдэг буюу яг энэ шугамны дагуу хүч үйлчилдэггүй. Тэгэхээр энэ бол энэ юу болох вэ гэхээр хүчний шугам болдоггүй гэсэн үг. За тэгэхээр цахилгаан орон дээр бид нар бол хүчний шугам гэж ярьдаг бол сорон зов орон дээр индукцийн шугам гэж нэрлэдэг гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ шугамны дагуу цэнэгт хүч үйлчлэх албагүй. Буюу энэ үйлчлэх хүч маань бол энэ шугамтайгаа перпендикулараар чиглэдэг. За тэгэхээр бидний энэ цэнэгт үйлчлэх хүчийг тодорхойлох. За тэгэхээр ямар нэгэн цэнэг маань өөрөө V гэсэн хурдтай хөдлөх юм бол энэ өөрөө сорон зов орон үүсгдэг. Нэгсний цэнэг хөдөлгөөнд орох юм бол сорон зов орон үүсгэнэ гэсэн. За тэгвэл бидний энэ байгаль дээр байгаа энэ сорон зов маань бол яагаад байгаа юм бэ гэхээр атомын шин чанараас хамаарат буюу одоо жишээ нь бидний атом гэдэг зүйл маань бол цөм. За тэгээ цөмийг тойрон эргэлдэх за гаригын загвараар үзэгдэх юм бол электрон гэж үздэг. За тэгвэл энэ электрон маань бол юу болох вэ гэхээр спин гэдэг ойлголт яригддаг буюу атомыгаа тойрж ирэхдээ эргэлтийн чиглэлээс хамаарч гарч идэг. За жишээ нь электроны конфигурац гэж ярьдаг. 1s2, 2s2, 2p6 гэдэг ингээ яриад байдаг шиг. За энд ярьж байгаа бол электроны конфигурац гэж нэрлэдэг. За энэ дэр бол электроныгоо зурагтай спинийг нь дээш доош ингээ харуулах замаар зурдаг. За энэ дээш доош байгаа чиглэл маань бол электроны чиглэл маань бол эсрэг буюу энерги хамгийн бага гооронд байх юм бол тулд бол эсрэг чиглэлтэй байдаг гэж үздэг. За гэтэл атомын хувьд ярьж үзэх юм бол энэ электроны спин маань зарим тохиолдолд бол нэг устгах биш, нэг дэмжих ийм тохиолдол гарч ирдэг буюу электроны спин нэг чиглэлд болж байгаа. За тэгэхээр энэ бол ингээд атомосоо үзэх юм бол электроны спинээс хамаарат сорон зов шин чанартай материал болж өгдөг гэсэн үг. Тэгэхээр энэ байгаль дээр байж байгаа энэ сорон зов материал маань бол энэ электроны спинээс хамаарат өөртөө сорон зов орныг үүсгдэг. Тэгэхээр сорон зов үүсэх гол шалтгаан бол цэнэг хөдөлгөөнд орох юм бол сорон зов орн үүсгдэг гэж үздэг. За тэгэх юм бол энэ цэнэгийн одоо жишээ нь бидэрт бол атомд бол байнгын байж байгаа учраас бол энэ сорон зов шин чанар бол байнгын байж болно гэсэн үг. За тэгэхээр сорон зов орны индукцийн одоо нэгжийг бид нар бол Тесла гэдэг хэмжээ түнээр хэмждэг. За B-ийн нэгж маань юу болох вэ гэхээр Тесла.
ингэж тодорхойлдог. TL гэж хичээд Tesla гэж байна. За тэгвэл цэнэгт хөдөлгөөнд орох юм бол буюу QVB гэж үзэх юм бол энэ бол юу болох вэ гэхээр соронзон орны зүгээс цэнэгтүүлчлэх хүч болно гэсэн үг. За энэ бол magnetic field бидүүлээ B-ийн одоо үйлчлэх хүч гэж үзье. За тэгвэл эндээс ингээ харах юм бол бид нар кросс үржүүр буюу вектор үржүүр гэж ярьдаг. За тэгэхээр ямар нэгэн цэнэг маань Q гэсэн цэнэг V гэсэн уртаа хөдлөе. За тэгэх юм бол энэ бол ямар нэгэн соронзон оронд орж ирлээ гэж үтээ. За тэгэх юм бол энэ бол вектор үржүүр учраас бид нар өмнөх видео дээр бол ярьж ирсэн. За энэ бол эрхээ уруу. За нэгдүгээр үржүүр буюу энэ хурд бол эрхээ уруу болж өгнө. За V бол соронзон орны индукц маань 7-оор хуруу болж өгнө. Үйлчлэх хүчний чиглэл үнэтэйгээ перпендикуляр буюу энэ хоёрын хавтгаад перпендикуляр гарч ийнэ гэсэн үг. За ингээ баруун гар үздэг. За тэгэх юм бол энийг ингээ дүрслээд зуръя. За тэгвэл яг энэний дагуу ингээ байрлуулна. Тэгсний эрхээ уруу ишээгээ соронзон орны индукцийн чиглэл B 7-оор хуруу ишээгээ F хүчний чиглэл доош. Тэгэхээр энэ F гэдэг хүч үл яах вэ гэхээр энэ дээр бол доош гарч ирнэ гэсэн үг. Нэгс энэ хоёрын хавтгаатай перпендикуляр гарч ирдэг. Хавтгаатай перпендикуляр. За нэгдүгээр үржүүр, хоёрдугаар үржүүр үйлчлэх хүчний чиглэлээр доош гарч ирнэ гэсэн. За тэгэхээр соронзон орны зүгээс үйлчлэх хүч мань бол цэнэгийн хурдыг бол огт өөрчлөхгүй яах вэ гэхээр чиглэлийг өөрчилдөг. Тэгэхээр эндээс бол бид нар мөрөө замын эргэлдэх хөдөлгөөнөөр ярьдаг. Энэ соронзон орны зүгээс үйлчлэх хүч маань бол өөрөө юу болох вэ гэхээр тойрог эргэлдэх хөдөлгөөн үүсэх буюу энэ төв тэмэл хурдтал үүснэ гэж үзнэ. Нормал хурдтал. Тэгэхээр бол цэнэгт хүч үүслэх юм бол тэр нь бол яах вэ гэхээр соронзон оронд оруулах юм бол эргэлдэх хөдөлгөөн хийнэ гэсэн. За нөгөө талаас энийг бас бид нар юугаар тодорхойлж болдог? Шургын дүрмээр тодорхойлж болно. За ямар нэгэн юм шурга авъя. Шурга авъя. За ингээд шурга авах юм бол V гэдэг хурд бол энэ дээр бол шурган дээр аавна. За F гэдэг хүчний чиглэл бол нэг ийшээ гэж үзье. Юу B гэдэг соронзон орны индукц маань. Тэгэхээр B-гээс хурднаасаа соронзон орны индукцийн дагуу бага өнцөг тал руугаа эргүүлдэг. За ийшээгээ эргүүлнэ гэж үзье. За шурга гэвэл бид нар мэднэ. За ингээд шүрүүп шиг гэсэн үг. За ингээд хурднаасаа соронзон орны индукц руу бага онцгийн тал руу эргүүлэх юм бол энэ шурга маань бол энэ доошо чиглэлтэй хөдлөн. Тэгэхээр энэ доош чиглэлтэй хөдлөх юм бол энэ чиглэлийн дагуу хүч үйлчилнэ гэж үзнэ. Тэгэхээр шурга хаашаа явна? Тэр чиглэлийн дагуу одоо юу гарч ирнэ гэсэн үг. Үйлчлэх хүчний чиглэл гарч ирдэг. Тэгэхээр энэ хоёр бол дүрэн бол яг адилхан ямар зөрчилтэй байхгүй. За тэгэхээр эндээс бол бид нар соронзон орны зүгээс цэнэгт үйлчилж байгаа хүчний модулыг олох юм бол вектор үржүүр учраас QVB синус альфа гарч ирдэг. За энэ альфа гэдэг үнцэг маань бол юу юм бэ гэхээр хурд болон соронзон орны индукц хоёрын хоорондох үнцгийг ярьж байгаа. Энэ хурднаасаа V рүү эргүүлж байгаа бага онцгийг ярьж байгаа гэсэн үг. Энэ альфа онцгийг. Тэгэхээр юу болж байгаа вэ? Бид энийг бол вектор үржүүр гэдэг хичээлээр үзсэн байгаа. За түүнээс илүү тодорхойлж гаргаж болно гэсэн үг. За хэрвээ энэ альфа онцг маань перпендикуляр байх юм бол 90 градус байх юм бол энэ бол юу болох вэ гэхээр F тэнцүү QVB болно гэсэн үг. Синус 90 градуст нэг болчихно. За ингэж гарч ирнэ гэсэн. За энэ бол хүчний модуль гарч иж байгаа. За ямар нэгэн цааш чиглэлтэй хэдүүлээ соронзон ороо авъя. За энэ дээр бол ингээд X-ээр тэмдэглэсэн байх. Бид нар ингээд шургыг харах юм бол за энэ бол цааш чиглэлтэй зургийг автгаад за шургыг нааш нь эргүүлж байгаагаар харах юм бол бүрэн дээр нааш зэгттэй буюу энийг бол наашаа чиглэлтэй гэж үздэг. Тэгэхээр бол энэ зургийн авдууд бол цаашаа чиглэлтэй соронзон орон байна. За энэ цэнэгт хэдүүлээ авъя. За энэ нэмэх цэнэг ямар нэгэн V-г уртад орчиж байгаа.
тэгэх юм бол эндээс ингээ үзэх юм бол бид нар саяны баруун гарын дунд тодорхойлж болно. За эсвэл шургаа авч үзье. За шурга ингээд авах юм бол хурд бол нэг энэ маягтай чиглэлтэй байна. За соронзон орон бол энэ дээр бол цаашаа чиглэлтэй. Тэгэх юм бол хурднаас соронзон орон руу эргүүлэх юм бол энд бол шурга бол хаашаа хөдлөх вэ гэхээр ийшээ чиглэлтэй хөдлөх болно. Тэгэхээр энүүний дагуу хүч байна гэсэн. За ингээд үзэх юм бол энэ шургад бол юу болох вэ гэхээр хүч маань зүүн тишээ хүч үүснэ гэсэн. За тэгэхээр эндээс ингээ харах юм бол хурдад перпендикуляр байх юм бол энэ бол хурдны хэмжээг огтоос өөрчилж чадахгүй буюу хурдны чиглэлийг өөрчилнө. Хурдны чиглэлийг өөрчилнө гэдэг маань энд бол эргэлдэх хөдөлгөөний буюу тойргийн төв рүү чиглэсэн хүчний улмаас энэ бол яах нь юм эргэлдэх хөдөлгөөн хийнэ гэсэн үг. За тэгвэл бид нар Ньютоны хөлөнд нь хүчний нийлбэр тэнцүү М а. За А гэдэг бол хурдтгал. За энэ хурдтгал маань болохоор юу болох вэ гэхээр дельта V бахан дельта T буюу за энэ хурдтгал ямар тохиолдолд үүсдэг вэ гэдгийг авч үзье. Нэгсний хурдны хэмжээ өөрчлөгдөв. За модуль нь өөрчлөгдөв. За тэгэхээр хурдны чиглэл өөрчлөгдөв бас яадаг вэ гэхээр хурдтгал үүсдэг. Тэгэхээр энд бол чиглэл өөрчлөлтөд хурдтгал буюу нормал хурдтгал үүсэж байна гэсэн үг. За тэгэхээр бид нар энд бол үнцэг хэрвээ альфа гэж 90 градус гэж үзэх юм бол за эсвэл дурын альфа гэдэг тохиолдолд авч үзье. Тэгэхээр энд бол бид нар юу гарч ирэх вэ гэхээр F тэнцүү QV B синус альфа. Тэгэхээр хурдыг үржих синус альфаг бид нар юу гэж үзэх вэ гэхээр соронзон оронтой перпендикуляр үйлчлэх хурдыг авч үзэх болно. Тэгэхээр эндээс ингээд аваад үзэх юм бол энд одоо жишээ нь эргэлдэх хөдөлгөөнийг үүсгэж байгаа энэ хурд маань зөвхөн перпендикуляр байгуулагдана гэж үзнэ. Тэгэхээр бид энийг бол юу гэж үзэх вэ? Тэгэхээр F соронзон орон зүгээс үүслэх хүч маань QV B перпендикуляр за үржих нь V нэ гэсэн үг. За тэгэхээр энэ хүч маань бол яах вэ гэхээр эргэлдэх хөдөлгөөнийг үүсгэнэ. За эргэлдэх хөдөлгөөний үед бол M V квадрат хуваах нь R гэсэн төв тэмүүлэх хүч үүсдэг. За тэгэхээр энэ бол төв тэмүүлэх хурдтгал нь болж өгнө. Энэ болно гэсэн үг. Тэгэхээр хүчний нийлбэр тэнцүү M гэж үздэг. За тэгэхээр бол энд үүсэж байгаа хүч бол ганцхан соронзооны зүгээс үүслэх хүч байна. Тэгэхээр QV B тэнцүү M А гэдэг нь нормал хурдтгал. За нормал хурдтгал гэдэг бол өөрөө юу юм бэ гэхээр M V квадрат хуваах нь R гэсэн. За эндээс бол бид нар эргэлдэх хөдөлгөөн үүсэж байгааг яах вэ? Тод харуулж болно гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол R гэдэг бол энэ тойргийн мөрөлт радиус. За эндээс бид нар R-ыг болох юм бол R гэдэг маань бол энэ хурд. За энэ хурд маань болохоор мөн адил тойргөлдөг эргэлдэх хөдөлгөөний хурдыг ярьж байгаа учраас энэ бол тойргийг үүсгэж байгаа хурд нь бол мөн адил энэ перпендикуляр хурд нь гэдэг. Тэгэхээр энэ хурдыг энэтэй хураачиж болно. За эндээс ингээ үзэх юм бол бид нар R-ыг болох юм бол MV перпендикуляр хурд за хуваах нь QB гэдэг хурд гарч ирнэ гэсэн. Цэнийг үржих нь соронзон орны төгс. За эндээс бид нар бол юу болох вэ гэхээр эргэлдэх хөдөлгөөний үеийг болж болно. За үеийг болох юм бол үе гэдэг нь бол тойргийн уртыг буюу 2PR-ыг хурдад хуваана гэсэн үг. За энийг ингээд орлуулчих. 2PR за R гэдгийнхаа оронд бол бид нар юу орлуулах вэ гэхээр MV перпендикуляр за хуваах нь QB за үржих нь 1 хуваах нь B. За энд бол эргэлдэх хөдөлгөөнийг хийж байгаа хурд буюу перпендикуляр хурд байна гэсэн үг. Тэгэхээр энэ перпендикуляр хурд нь бол урагчих юм бол эндээс бол юу болох вэ гэхээр эргэлдэх хөдөлгөөний үе бол 2PM хуваах нь QB гарч ирнэ гэсэн. За тэгэхээр эндээс бол эргэлдэх хөдөлгөөний энэ үе маань юунаас хамаарч байна вэ гэхээр хурднаас огт хамаарахгүй байна. Юу гэж юм гэхээр их хурдтай болчих юм бол юу болох вэ гэхээр том тойргоос зурагч чинь. Бага хурдтай болчих юм бол юу болох вэ гэхээр жижиг тойрог зурагч байна л гэсэн. Тэгэхээр бол энэ эргэлдэх хөдөлгөөн нь бол огт юунаас хамаарч байна гэхээр хурднаас хамаарахгүй гэдгийг харуулж байна. За масс ихсэх юм бол инерц шин чанарыг өөрчлөхөд их хэцүү юм байна. Тэгэхээр бол хугацаа их зарцуул. За цэнэгийн хэмжээ ихсэх болон соронзооны төвцөн хэмжээ ихсчих юм бол
За энд бол хүчний хэмжээ ихсэж байгаа учраас бол илүү яг үгээр эргэлдэх хөдөлгөөнийг богино хугацаанд хийлгэж болно гэсэн үг. За ийм хөө үр дүнд хүрч байна. За эндээс ингээ харахад бол бид нар зөвхөн перпендикуляр хурд гэж яриад байна тий. За тэгэхээр хэрвээ нөгөө перпендикуляр биш хурд гэдэг одоо ойлголт гарч ирэх гэдэг. За тэгэхээр соронзон оронд ингээ орж иж байгаа бид нар цэнийг ингээ харах юм тодорхой үнцэг үүсгэж байгаа гэж байна. За ямар нэгэн V гэдэг хурд маань бол соронзон оронд альфа гэсэн үнцэг үүсгэж байна. За соронзон орны төгсдөг. За тэгэх юм бол үүнтэй бид нар перпендикуляр байгуулагч гэдэг маань бол юу яриад байна вэ гэхээр бол V перпендикуляр гэдэг бол энэ гарч ирж байгаа. За нөгөө нэг байгуулагч юу гарч ирж байна вэ гэхээр V космос альфа буюу энэ соронзон орны дүрстэй параллел ийм хурдны байгуулагч гарч ирж байгаа. Тэгэхээр перпендикуляр хурд бол яаж гэж юм гэхээр эргүүлж байна. За энд бол ямар нэг нэмэгц цэнийг авах юм бол нэмэгц цэнийг маань бол яах вэ гэхээр энэ дээр шургын дүрмээ авах юм бол соронзон орны юу перпендикуляр хурдны байгуулагч ийшээгээ. За V-ийн чиглэл бол ийшээгээ. За тэгэхээр хурднаас соронзон орны цааш ингээ эргүүлэх юм бол энэ шурган маань бол юу болчих юм гэхээр энэ цааш чиглэлтэй хөдөлж байгаа. Тэгэхээр эндээс ингээ харах юм бол юу болж байна вэ гэхээр энэ дээр бол цааш чиглэлтэй ийм эргэлдэх хөдөлгөөн үүсэж байгаа гэдэг эргэлдэнэ. За тэгвэл энэ параллел энэ соронзон орнтой энэ параллел хурд бол соронзон орны зүгээс ямар ч хүч үйлчлэхгүй учраас энэ бол баруун тишээ ингээ хөдөлгөөнд орно гэсэн үг. Тэгэхээр энэ хөдөлгөөн бол юу болж байна вэ гэхээр ийм спираль маягийн хөдөлгөөн хийчихэж байгаа. Юу болж байна вэ гэхээр баруун тишээ ямар ч хүч үйлчлэхгүй учраас энэ бол яг үгээр ийм тогтмол хурдаар шилжиж байгаа юм хөдөлгөөн болж байна. Тэгэхээр бид нар энэ алхмыг олж болно. Алхам гэдэг маань бол нэг бүтэн тойроод ирэх энэ зайг олж болно. За энэ бол B параллел хурдыг үрчгэн үе болчихно гэсэн үг. За энэ параллел хурд гэдэг маань бол юу юм бэ гэхээр V космос альфа хурд гарч ирж байна. Тэгээд үрчгэн T гэсэн үг. За тэгэхээр бол бид нар энэ алхмыг бол яг үгээр энэ T-г авчираад яах вэ? Бид нар ингээ орлуулчихна. За тэгвэл дэлхийн соронзон орны эргэн тойронд бас ийм үзэгдэл болдог. За дэлхийн соронзон орныг ингээ авч үзэх юм бол дэлхий бол бидний хувьд бол юу болох вэ гэхээр за хойд өмнөд гэсэн туйлтай хойд өмнөд. За энэ тэнхлэгийн тойрог эргэлж идэг. За соронзон орны тэнхлэг маань бол юу болдог гэхээр луужинг ингээ харах юм бол хоошоогоо сунцаадаг. Энэ сум маань бол гадны соронзон орны чиглэлийн дагуу байдаг. Тэгэхээр энэ юу гарч ирж байна гэхээр соронзон орны индукцийн шугам маань бол ингээд хоошоо чиглэлтэй байна гэдэг нь харагдаж байна. Ингээд хоошоо чиглэлтэй. Ингээд чиглэнэ. За соронзон орны индукцийн шугам маань бол өөрөө битүү байдаг. За тэгэхээр бол юунаас энэ үнэ дагуу байна гэдэг чинь энэ хойд туйлд бол юу болж байна гэхээр соронзонны өмнөд туйл буюу S туйл байгаа. За дэлхийн өмнөд туйлд бол соронзонгийн норт буюу хойд туйл оршдог. За тэгээд энэ маань хоёр маань бол хоорондоо ойролцоогоор 11 градусаар зүрдэг. 11 градусаар зүрдэг. За тэгэх юм бол энд бол юу ах вэ гэхээр бидрийнхаар N туйл байна гэсэн үг. Тэгэхээр эндээс бол авч үзэх юм бол N-ээс S рүү чиглэлтэй гэдэг яг луужин хоош чиглэлтэй зааждаг. За ингээд соронзон орны индукцийн шугам тодорхойлдог. За тэгэх юм бол эндээс ингээд харах юм бол соронзон орны энэ шугам маань бол хаана илүү нэвтрэлтэй байдаг гэхээр хойд бол өмнөд туйлтай бол маш их нэвтрэлтэй. За энэ хэсэгтээ бол юу болдог гэхээр сэрэг болдог. Тэгэхээр нарны шугамаас орж ирж байгаа цэнэгт бөөмсүүд бол яадаг вэ гэхээр энд ороод соронзон зангад одоо өртдөг. За энд ингээд орох юм бол ингэж хөдөлгөөнд орж яваад энэ буцаагаад ойчдөг. За энийг хэдүүлээ ингэж авч үзье. Ингээд бол юу болох вэ гэхээр нэгтрэлтэй болгон сэр гэсэн нэг юм хэмж үүсгэх нэ. За нэг юм хүмүүстээ. За энд бол юу гэхээр V чиглэж байгаа. Энэ үнэд аваа V гэсэн чиглэж. За тэгэхээр бол орж ирсэн цэнэг маань бол энд бол соронзон орны нөлөөллөөр эргэлдэх хөдөлгөөн хийн. За соронзон орн
индукц суларч юм. За тэгээд энд бол яаж юм гэхээр ингэж явж ягаад үйлчлэх хүчний чиглэлийг ингээ харах юм бол одоо сорон зоорны индукц ийшээгээ болонгууд хазаангууд нэгсний хурд сорон зоорны индукц маань ийшээгээ болонгууд хурдны чиглэл ийшээгээ болно. За тэнгууд энд үйлчлэх хүчний чиглэл юу болдог вэ гэхээр ийшээ ингээ буцаа гараад ирдэг. За тэрнээс болоод юу болдог вэ гэхээр энд ингээд буцаад ойгоод яг тэр хурдныхаа хэмжээг үл өөрчлөхгүй буцаад явчихдаг. Тэгэхээр соронзон орны одоо хувьсах соронзон орон дотор бол бид нар юу оруулж болдог вэ гэхээр цэнгийг хөдөлгөөнд оруулаад цэнгийн занхыг үүсгэж болдог. Бас нэг юм сонирхолтой юм байдаг. Тэгэхээр бол цэнэгт бол хөдөлгөөнд орох юм бол соронзон орон үүсгэх нь. За тэгээд гадны соронзон оронд оруулах юм бол цэнэг бол өөр бол яг үг гэхээр нэг юм эргэлдэх хөдөлгөөн хийдэг юм байна гэдгийг яах вэ? Энэ удаагийн видеоор тайлбарлахыг оролдлоо.